хүн дуудуулж байгаа үүдээс ингээд хүмүүс чинь нийтээр ившээгээд харж та ямар ойлог багт. Тэнгэр хараад суулаа гэдэг мөнгө олдох юм шиг амаан гон нэгээс мэдээ мөрөөд дуу гэдэг үст те. Тэгээ заримдаа бас ингээд талхны мөнгө болох ч үе байдэн ш. Тэгээ тийм үе мөд ч бас гараал одоо хүмүүс айгүй намайг тэгээ хэлжүүл муулах болоо да нэг тэнгэрэл гэдэг зүйлд маш их ер нь хүмүүс автчихжээ. Ялангуяа монголчууд бол эзээж архийг тааруулж уун гэж эзээж байхгүй. Эерэг бүхнийг Сүвэдэ Цэгмэнэс. Би Завхаа аймгийн Эрдэнэ хайрхан сумын Монгол Буян далаа гэж үгүй хүүхэд байна. Багадаа бол тэгээд нэлээд сахилахгүй нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. 100 болохоор мал дээр арчдаг. Тэгээд өвөл хичээлдээ явдаг. Ер нь бол нэлээд 1-2 дугаар ангидаа бол нэлээд сахилахгүй цэцэрлэгээс дуулсан цэцэрлэгт байхдаа тэр үед чинь нөгөө тийм би стратын дуулаач гэдэг өөрөө уралдаан болдог гэсэн. Тэгээд дуулдаг болохоор нэг тийм би нэг яг дуучин болно гэж нэмэр тийм нэг мөрөөддөг байсан. Яа тэгэхээр үед өөрөө нэг чаддаг юм чинь гэдэг. Ер нь бол цагдаа болохыг мөрөөддөг байсан. Тэгээд ер нь их цавлгаач цагдаа бол тоолдог. Одоо бидний үед чих детанд нэгэл тэгэл детанд чих тоглолдог байлаа. Тэгэнгүүтээ одоо манай Жавхлан Баясгалан хоёр гарч ирээд тэгэл ер нь дуучин болох юм бол бас тэр үед тухайн үед чинь нэг одоо шууд нүдэн дээр хүмүүсийн нэг амьдрал чинь тийм ээ одоо нөгөө гой том машин ундаг ч юм уу тэгээд маус амьдрдаг ч юм уу тийм ингэхээр шууд хүний хүссэн мөрөөдлийг шууд нөгөө нэг ингээд за ингэ ч юм бол гайг орлоготой болж болд юм байна гэж бодоод тэгээ ер нь бол яг за 90 дуучин болъё гэд тэгээ шийдээд соёл урлагийн сургуульд орж ирсэн. Уг нь бол 2009 онд соёл урлагийн сургуулийг дөрөнд дуулаачаар төгсөх байжгаад тэгээд 2 жилийн чөлөө аваад тэгээд бас нөгөө тухайн үедээс нөгөө төлбөр мөнгөний асуудлаас болоод 2 жилийн чөлөө аваад тэгээд нутг руугаа нутгийнхаа театрт Завхаа аймгийн театрт ажиллахаар явжсэн. Тэгээд 2 жил тэнд ажиллаад байж байтал нөгөө тэмцээн болоод тэгээд бараг ажиллаас тэр чинь шууд гараад тэгээд иржсэн. Одоо миний ордог шиг 2 дахь удаан 2 дахь жил болсон. Эх дэлхий миний ээжи эргэх орчлонд ганцхан цэмцгэрхэн дэлхий сундалай чи орчлон сүдэр тусамгүй газар дэлхий мэн humун заяа миний заяа хүнтэр дохтонд ганцхан заяа цэнхэр тэнгэртэй дэлхий мэн цагаан сүтэй чи одоо хүмүүс намайг нэг ингээд таксинд яваад байна гэхээр зөв шууд нөгөө дуулахаа болж байгаа юм болов уу гэж бодож яг нөгөө одоо нийгэмч байдаг юм уу одоо орчин нэг тэгээд бүрдчих ч юм уу те одоо зарим үед дуулах газар олдохгүй бол одоо би ч нөгөө чөлөө туран бүтээлч учраас нэг тийм одоо жишээ нэг яг шинэ жилийн үеэр айгу орлого олоод бусад үеэр нөгөө орлогогүй болчдөг. Тэгэхээр одоо тэгэл тэнгэр хараад суулаа гэдэг мөнгө олдох юм шиг амаан гон нэгээс мэдээ мөрөөд дуу гэдэг үст те. Тэр шиг одоо ингээд сууж байхын хооронд одоо өөр яаж тэгээ хоолоо олж идэх боломж байна. Одоо зүгээр сууж байгаа машинаа хартал ашиглаад тэгээд одоо ядаж хоолоо олж идэх даа сарууд тэгээд одоо UB Capital-оор бараг нэг сар болж байна. Манай монголчууд ч нэг тийм хүний өмнөөс нэг ичээд дээдэг юм шиг нэг тийм ер нь нэг тиймэрхүү хандлага ажиглагддаг шүү дээ. Таксинд явна гэдэг чинь тийм нэг ичгээр тийм ажил биш шүү дээ. Хүн болгоны л хийдэг. Яг одоо ингээл банкын шууд одоо таксинд явбал тэгээл яг шууд энэ чигээрээ байх гэж байгаа юм шиг бас зарим хүмүүс ойлгодог юм шиг л. Ер нь бол хүмүүст одоо хандаж хэлэх нэг ийм нэг юмд битгий хит юм туулшрамдхаа байгаа л гэж хэлмээр нь. Яг тэгвэл хүн өөрийнхөө чаддаг юмыг бол бараг хийжээж алдахгүй. Ягаад тэгэхээр би ч өдөр болгон гэртээ бэлтгэлээ хийдэг, дуугаа дуулдаг. Тийм учраас ер нь бол
одоо биш 40 гарчлаа. Тэгэхээр одоо надад нэг 20 жил яг мэргэжлэрээ мундаг дуулах одоо яг боломж бол байна. Тэгээ тэр 20 жилийн дөнгөж эхний жил нь эхэлж байна. За манайд ер нь бол хүн ам цөөтөгөөс болоод яг бас тийм нэг тийм тогтмол орлого олох тийм боломж айгүй хомс үйдэг. Одоо хүмүүс айгүй намайг хэлжүүл муулах бол гэдэг нэг тэнгэрэл гэдэг зүйлд маш их ер нь хүмүүс автж байна. Ягаад тэгэхээр нөгөө дэлгэцэнд маш их донтож байна. Дэлгэцний хамааралтай болж байна. Тийм учраас нөгөө тийм болсон хүмүүс чинь тийм нэг хөнгөн одоо нэг хэмнэлтэй ч юм уу тэр бол үг мөгний үг гэжсэн ч хамаахгүй хөнгөн хэмнэлтэй нэг тийм одоо нэг дөпс гэсэн юмд л их автдаг болцоо. Тэгээд ялангуяа нөгөө нэг юм одоо бидний нөгөө мэрэгжлийн гэдэг тийм дуунуудыг дуулахад тэр баг унтаад өгдөг ч юм уу. Одоо би яг тийм тоглолт яг дан Монгол сонгогдгороо бас тоглолт хийж явж үзсэн. Одоо сумдуудаар шүү дээ. Тэгээд дуулахад ингээд харахад манайхан шиг ингээл өөдөөс ившээх жишээ тий. Тэгээ хүн дуудуулж байгаа өөдөөс ингээд хүмүүс чинь нийтээр ившээгээд харж та ямар ойлг багт. Яг хүүхдийг багаас нь ингээд бэлдэх юм бол яг үнэхээр сонгодог урдлаг зориулаад багаас нь хүүхдийг бэлдэх юм бол үзэгчдийн шүү. Тэгэх юм бол энэ бол арай өөр төвшөнд гарч ирнэ. Яаж бэлдэх вэ гэхээр энэ манай боловсролын яамнууд, яамын соёлын яам энэ төр хамтраад 10 жилийн хүүхдүүдээ одоо тэртэргүүл манай дүүрэн театрт ингээд том театрууд улсын театрууд байна. Эднэр ингээд байж байгаа юм чи. Эднэрт дундаас дээш ангиудыг тий одоо 8-аас дээш ч юм уу 7-оос дээш ч юм уу ангиудыг бүр энийг дуу хөгжмөн дээр нь хичээл болгоод бүх хүүхдүүдийг сургуулаар нь аваачиж одоо тий 14 хоногт нэг ч юм уу давтамжтайгаар ингэж зэрэгтлийн бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй. Эхлээд нэг үзэн, хоёр үзэн тэрний дараагаас хүүхдүүд өөрсдөө ойлгодог болоод эхэлнэ. Тэгээ юм үзэж сурна. Сууж юм үзээд ингээд сурдаг болно. Тэгэхгүй бол энэ чигээр ингээд явах юм бол ер нь баг одоо энэ хэдэн нас ер нь бол хэдэн настай хүмүүс мал сонгодог урлаа сонирхож үзэж байна. Хас нэг залуучууд үзэж байна. Эднэр ингээд дуусах юм бол тэгээд ер нь залуучууд яг сонирхдог хөнгүү болно ш. Яг бай дуулж илаа. Одоо яг одоо хамгийн сүүлийн уран бүтээлээс гэх юм бол одоо хөгжмийн зохиолч Орлын явц тэлдэн манай продюсер ах биш нөө Цэнхэр тэнгэрийн орон тий буурал даргын нутаг бидрийг зохиосон Бүж ахтайгаа хамтраад одоо шинэ дуунууд яг одоо хийж тэр дуунуудаа бас нэлээ бас хүнд төрөх баха гэж бод. Тэгэхээр манайхан бас манайч их сонь шүү дээ. Ер нь юм ухааны чиглэлийн юм бичээд ч юм уу ингээд бодлын гоё юм оруулчихаар хинч тоохгүй. За тэгэнгүүт нэг жоохон арбар антаж юм уу амьдралын ч юм уу нэг юм ингэчгээр мэдэхгүй яа тэгээ өрөвдөө тоод юм уу одоо айгүй сонь шүү дээ. Оройд яг яваад ядарч байгаа ч гэсэн гэсэн ч тэгэл үнэхээр хоол унд гэрийн бас зардалч үнэхээр хөөрхөн тийм болд юм байна уу. Яг өмнө нь бол би чинь тэгэл нэг бензин төсгөө болж чад ч юм уу. Гэтэ заримдаа бас нэг талхны мөнгө болох ч үе байдаг ш. Тэгээ тийм үеүүд ч бас гараад бас нэг өөр хэдийн олоод ирдэг байсан. Залуучуудад хандаж штэ. Яг би бас залуу байхдаа арх гэдэг зүйлийг нэлээд бас суудаг байсан. Манайхан жир мэдчихэл байгаа. Тэгээд одоо ер нь арх гэдэг зүйлийг амсгаа болоод бараг 3 жил болж байна. За тэгээд ер нь бол архинаас хол яваарай л гэж залуучуудад хандаж хэлье. Ягаад гэхээр ер нь бол архичин бол тэгэл хүний амьдралын садаа хамаг боломжийг хаасан ер нь бол шал дэмий зүйлүүд шүү л гэж хэлье. Ялангуяа монголчууд бол хизээж архийг тааруулж уун гэж хизээж байхгүй. Яг нь европчууд нөгөө нэг тийм өндөр соёлтой удаан жил боловсрцсан тийм улсууд архины зөв хэрэглээ тааруулаад ирж соёл болгож хэрэгж байгаа. Манайд бол
Яг хөө тэгж хэрэглэдэг хүмүүс байгаа бах. Гэхдээ нийтээрээ бол үнэхээр бид нар бол чадахгүй шүү. Архинд бол дийлдэнэ. Тийм учраас арх дарснаас залуучуудыг хол яваарай л гэж. Арх дарс мөрөйтэй тоглоноос хол яваарай л гэж хэлээ да. Толошгүй өргөн талтай, толошгүй олон малтай, урдын түүхэнд нэртэй, уламжлалт Монгол орон, хөрсөн дээр чинэви төрснөө, хоцсая гэж бахархдаг, хүний сайхан орноос, хайвил гэж боддог. Эерэг бүхнийг Сүвэдэ цэгмэнэс